Орон мэдрэг үзэгчтэй залуусын үйл бодлоо чөлөөлөлт илэрхийлэх эндэр болсон зүүн мэтгэлцээний нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн болсон байна. Би бол Монголын мэтгэлцээний нэгэн дахин шүүгч. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв бол хотын соёл нь дүрм журам гэхээс илүүтэйгээр иргэдийн ухамсар юм. Олон мянган жилээр нүүдэлчин ахуйтай байсан бидний хувьд хотын соёл гэдэг шинэ ойлголт, шинэ соёл юм. Суурин иргэншилтэй улс орнуудтай харьцуулахад монголчууд харьцангуй богино хугацаанд хотын соёлын тухай ойлголтыг бий болгож амьдралынхаа хэв маягийг өөрчлөн амьдарч байна. Оршин суугчид нь хотынхоо ашиг сонирхол, хөгжлийг дэмжих, хамтран ажиллах сэтгэлгээтэй байж хотын эмх зэгц, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангана гэж үздэг нэг хэсэг байхад нөгөө нь энэ бүгдийг нэгтгэн нэгэн хэмнэлд оруулах, нийтийн эд хөрөнгө, орчныг хайрлан хамгаалах, эвсэлтэн ажиллах зэрэгт нь тухайлан гаргасан дүрм журам, хууль зайлшгүй хэрэгтэй гэж үздэг байна. Сэдвийн танилцуулгыг хүлээн авлаа. Харин одоо оролцогчдыг танилцуулъя. Нэгдүгээр энэ Globe International хуулийн фирмийн хуульч Болд хуйгийн хөрөв сүрэн. Хоёрдугаар энэ Шүтээсийн багш, түүхч, эрх зүйч, хүний эрх хамгаалагч Халтрын мөнх баяр. Гуравдугаар энэ Далд хүн төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Баатар сүрэнгийн ууган баяр. Дөрөвдүгээр энэ Дефакто клубын судлаач гишүүн Бадарчин хулан. Харин одоо мэтгэлцээний дүрмийг та бүхэндээ танилцуулъя. Мэтгэлцээ маань дараах хэсгүүдээс бүрдэнэ. Хамгийн их хэсэг бол үндсэн илтгэл. Энэхүү хэсгээр бол багийн ахлагчид өөрсдийнхөө үдэл санаагаа илэрхийлсэн илтгэлээ хилцүүлнэ. Хоёрдугаар хэсэг бол дэмжлэгийн илтгэл. За энэхүү хэсгээр бол багийн гишүүд багийнхаа ахлагчийн өмнө ярьсан одоо илтгэлийг дэмжиж нэмэлт тоо баримт болон судалгааг аргументуудыг дэвшүүлэх бүрэн боломжтой. Мөн энэхүү хэсгээр нөгөө талын гишүүнийхээ яриаг бас дундаас нь таслан няцаалт хийх бүрэн боломжтой. За дараагийн хэсэг бол модераторын хэсэг. За миний би эхний илтгэлүүдийг сонссны дараагаар багийн ахлагчдаас сэдвтэй холбоотой тодорхой асуултуудыг асуух байгаа. Харин үүний дараа би баг болгонд 15 секундын хугацаа өгнө. Энэхүү хугацаанд багийн гишүүд хоорондоо маш сайн ярилцсан аль гишүүн нь нэмэлт илтгэлийг хилцүүлэхэ гэдгийг өөрсдөө шийдэх юм байна. За энэхүү хэсгийн үеэр би бас асуулт асуух бүрэн боломжтой. Харин дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариулт хэсэг байгаа. Багийн ахлагчид нөгөө багийнхаа гишүүдээс асуулт асууна. Харин зөрүүлээд гишүүд нь бас ахлагчдаас асуулт асуух бүрэн боломжтой. Мэтгэлцээний сүүлийн хэсэг бол дүгнэлтийн хэсэг. За дүгнэлтийн хэсгээр мэтгэлцээ ер нь ямархуу болж өрнөвөө гэдгийг тухайн мэтгэлцэгч өөрөө дүгнэлтийн маягаар хийн. За сүүлийн хэсгээр модератор миний би бусад бүх илтгэлүүдийг сонссны дараагаар өөрийнхөө дүгнэлтийг хэлцүүлээд энэхүү мэтгэлцээнийг өндөрлүүлэх байгаа. За харин одоо мэтгэлцээнийг эхлүүлцгээе. Үндсэн илтгэлийнхаа хамгийн ихний илтгэлийг хэлцүүлнэ хэмээн нэгдүгээр эндрийг урьж байна. За таны цаг явж эхэллээ. Яагаад хотын соёл нь дүрм журам гэхээс илүүтэйгээр иргэдийн ухамсар вэ? Та бүхний нөрөн амгалангаа айлтгая. За хотын соёл гэдэг бол дүрм журам гэхээс илүүтэй иргэдийн ухамсар юм а гэж үзэж байгаа. Тухайлбал Монгол улсын одоо иргэд бол нийт 933 хууль, 2700 гаруй захиргааны хэм хэмжээний акт, за мөн байгууллагуудын гаргасан дүрм журмууд хэдэн мянгаар тоологдох ийм эрх зүйн баримт бичгийн хүрээнд өнөөдрийн одоо амьдрал үйл явдал бол өрнөж байгаа юм. За эдгээр олон хууль дүрм журмууд нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулж байна уу гэвэл үгүй гэж хариулна. Харин юу нийгмийн амьдралыг илүүтэйгээр зохицуулж байна гэх юм бол иргэдийн өөрийнх нь ухамсар сэтгэлгээ, дадал, ёс суртахуун бол илүүтэй зохицуулж байгаа. За энийг нэг байдлаар авч үзэх нь бол зүйтэй. Тухайлбал замын хөдөлгөөний дүрм гэдэг зүйл үйлчилдэг тийм үү? Замын хөдөлгөөний дүрмэн дээр бол орон сууцнуудын нарийнхан замаар бол айл автомашин төрүүл зорчих нь бол журмлагдаагүй. Энэ тохиолдолд иргэд яах вэ? Эрх зүйн ухамсар эсвэл өөрийн ухамсар сэтгэлгээгээр зохицуулдаг. За иймдээч замын хөдөлгөөний одоо ухамсарын алтан дүрм бол та, би, та гэдэг ийм зан үйл бол үйлчлэх нь бол зүү хэрэг юм. За нөгөө талаас бол хууль дүрм журам гэдэг бол төр зургийн шинжтэй цаг хугацааны хувьд бол богинохон байдаг. Харин ухамсар гэдэг бол байнгын олон одоо урт жил хугацааны туршид үйлчлэх боломжтойгоор ялгагддаг. Тэгэхээр ухамсар сэтгэлгээ өөрөө өндөр хөгжсөн нийгэмд бол
шаардлагагүй одоо дүрм журмууд бол хэрэггүй юм а гэж байгаа. За харин нөгөө талаас бол тодорхой дүрм журм гэдэг бол нийгмийн асуудлын хамгийн бага минимум буюу суурил байдаг. Харин юу бүхэлдэн зохицуулах вэ гэж авч үзэх юм бол зайлшгүй одоо бидний өнөөдөр ярих сэдв болох ухамсар юм. Иймдээч хотын одоо соёлуудын энэ олон одоо асуудал дээр бол иргэдийн ухамсар маш хүчтэйгээр яригддаг. За би нэг тодорхой жишээгээр хэлье. Зөрчлийн хууль дээр бол орон сууцны одоо амьдрах соёлыг бол заасан. Үүнээс үүдэх хариуцлагуудыг заасан. Өнөөдөр нөхцөл байдал дээр цайны одоо дээж өргөх үзэгдэл багасна уу гэд үзье. Би бол үгүй гэж хариулна. Яагаад? Хангалттай дүрм журм байгаа боловч иргэдийн нөгөө ухамсар соёл сэтгэлгээ нь төлөвшөөгүй цагт тэр үзэгдэл байсаар л байгаа. Тэгэхээр энийг яаж халах вэ гэдэг нэг шийдлийн асуудал яригдах зүв бах. Энийг бол бид нар зан үйлээр иргэний одоо боловсролын төвшөнд хичээлээр дадуулах нь зөв. Иймдээч тодорхой хуулийн заалтыг үндэслэхгүйгээр уран сайхны аргаар илэрхийлээ тавил илүү үр дүнтэй харагдсан. За нэгдүгээр эндэртээ маш их баярлалаа. Харин одоо үндсэн илтгэлээ хилцүүлнэ хэмээн 3 дугаар эндрийг хурж байна. Таны цаг явж эхэллээ. За энэ өдрийн мэндийг үзэж байгаа бүх иргэдтэй хүргэж байна. За бидний зүгээс бол дүрм журм ямар ач холбогдолтой вэ гэдэг зүйлийг ярина. За тиймээс энэ өнөөдрийн нийгэмд болж байгаа бүх асуудал, процесс энэ бол дүрмээр буюу хууль дүрм журмаар зохицуулагддаг. Хүний нийгэм анх үүсэж бий болсноос эхлэн 13 дугаар зуунаас ахгуулаад их засаг хууль мөн одоо уламжлалт ёс заншлын дүрм журмыг баримталж ахуйгаасаа үр хүүхдүүд маань баг балчраасаа суралцаж хүмүүжиж дүрм журмыг бид бүхэн суралцаж ирсэн. Энэ нь юугаар эхэлдэг вэ гэвэл баг балчир хүүхдүүдэд бид бүхэн дүрмийг зааж өгдөг. За та аавыгаа, ахыгаа, эгчийгээ хүндлээрээ, дээдлээрээ гэдэг ийм дүрм журмыг гэр бүл ахуй дотор нь зааж сургаж дүрм эхэлдэг. Мөн нийгмийн харилцаанд орж эхлэхэд бол дүрмийг бол бид бүхэн хүнийг эрхийг хүндэлдэг, хүнийг хайрладаг, хүнийг хамгаалдаг эрх зүйн зохицуулалтаар бид бүхэн нэг нь нөгөөгийнхээ эрхээр хязгаарлагддаг юм шүү гэдгийг хууль дүрм журмаараа зохицуулж өгч идэг. Тэгэхээр бид бүхэн ухамсар дүрм журм гэдэг зүйлийн хоорондын ялгааг бол дүрм гэдэг зүйл нь өөрөө эхлээд бид хүүхэд төрхөөс авахгүйлаад ухамсаргүйгээр төрнө. Тэр үед эцэг эхийн хүүхдийг боловсруулж хүмүүжүүлснээр тэр хүүхэд тухайн нийгэмдээ яаж хэрхэн бий болж оршин тогтнох вэ гэдгээ дүрмээрээ, хуулиараа, журмаараа зохицуулагдаж нийгмийн харилцаанд орж байгаа. Цаашлах юм бол бид бүхэн насанд хүрсэн иргэд маань хууль дүрм журмаа мөрдөж нийгмийн харилцаанд орсноор иргэн хоорондын зөрчилдөөнөөс хол байх. Мөн эрх зүйт орчин нийгэм бий болсон гэдэг энэ шалтгааныг ойлгохын хүрээнд цаашид бид бүхэн нийгэмдээ дүрм журмаа сахин биелүүлдэг. За жишээ нь одоо бид бүхэн замын хөдөлгөөний дүрмийг авч үзье. Замын хөдөлгөөний дүрм гэхэд одоо сүүлийн жишээ бол Монгол улсад цахилгаан дугуй, за сураанч гэдэг юм уу. За жижиг бага оврын одоо мотортой мопед ч юм уу. Ийм машинууд одоо нийгэмд маш их явж байгаа замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь өөрөө дүрмээр зохицуулагдаагүй учраас бид бүхэн энийг дүрм замын хөдөлгөөний дүрмийн дагуу хуулинд суулгаж дүрмжүүлж, журамжуулж өгөх ёстой. Тухайн хотод энэ дүрм журм үйлчилснээр иргэд нэгээ хүндэтгэн мөн нөгөө тэгвэр хууль дүрм журм үйлчилснээр иргэдийн харилцаа илүү соёлтой болно. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд бол нэн ялангуяа хууль дүрм журмаа мөрдөхгүйгээс үл хамааран ухамсаргүй үйлдэлийг гаргаж сэтгэл хөдлөлөөрөө ханддаг нэгнийхээ биед одоо халдах ч юм уу ийм хэрцгий гэмт хэрэгүүд ч гэсэн улмаар гарсаар байна. Энэ юу вэ гэхээр хууль дүрм журмаа мөрдүүлэхгүй байна. Мөрддөг буюу энэ хуулийг мөрдүүлдэг субъект нь ажиллаа хийхгүй байгаа асуудлууд бас хөндөгдөж яригдчихэж байгаа. Тэгэхээр бид бүхэн хууль дүрм журм захирагдж ийж мөн нөгөө тэгвэр нэг нь нөгөөгийнхээ эрхийг хамгаалах ийм соёлт нийгмийг бий болгоно. За эцэст нь гэж хэлэхэд бид бүхэн гудамжинд нус царай хаяхад энэ бол хууль дүрмээрээ арга хэмжээ авагдаж хязгаарлагддаг шүү гэдгийг бас хэлмээр байна. За хоёр багийн ахлагчдаа баярлалаа. Маш сонирхолтой илтгэлүүдийг нэг болон 3 дугаар эндэр маань хилцүүллээ. Харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг болох дэмжлэгийн илтгэлийн хэсэг 2 дугаар эндэрээс эхэлье. За таны цаг явж эхэллээ. За ингээд илтгэгчтэй болон нийт үзэгчтэй мөн одоо модератортай энэ орой мэндийг хүргье. За өнөөдрийн ярьж байгаа бидний хэлж байгаа сэдв бол хамгийн чухал сэдвээ. Бидний тулгымцсан асуудлаа. Яг тэгэхээр Монгол улс бол 3.5 сая хүнтэй багшгүй. Түүний дийлэх олонх нь гэж хэлж болохоор хүн ам бол Улаанбаатар хотод сууж байна.
Улаанбаатар хотод сууж байгаа оршиж байгаа амьдарч байгаа хүмүүсийн өглөө гараад мэдэрдэг, орой харихтаа бас мэдэрч туулдаг энэ асуудал бол хотын соёл байгаамаа. Өдөр тутамдаа бид энийг ярьж байгаа. Тэгэхээр энэ хотын соёлын тухай ярихдаа хотын соёлд дүрм журм чухал уу? Иргэдийн ухамсар чухал уу гэдгийг ярихын тулд хотын соёл гэж юу юм бэ гэдгийг ярих нь зөв ярих ёстой гэж бодож байна. Тэгэхээр хотын соёлын тухай соёлын тухай ярихад бол маш өргөн хүрээтэй байна. Соёлын тухай 500 гаруй тодорхойлт байж байна. Хотын соёлын тухай бас өчнөө олон байгаа. Тэгвэл хотын соёл гэдгийг бид ойлгохдоо энэ хотод буюу Улаанбаатар орсон сууж байгаа монголчууд өөрсдөө юуг тодорхойлсон бэ гэдгийг харах зүйл байх. 2018 онд шүтээсийн нийгэм хүмүүнлэгийн сургуулийн судлаачид багш нар иргэдээс судалгаа авсан байна. Хотын соёл гэж юу хэлэх вэ? Таны бодлоор гэж. Тэгэхээр энэ судалгааны хамгийн нэгдүгээрт 816 саналтайгаар хүний биеэ авч явах байдал бол хотын соёл юм а гэж орж байгаа. Хоёрдугаарт нь 687 саналаар хүмүүс хоорондын элдэг харилцаа бол хотын соёлын илэрхийлэл юм а, хотын соёл юм а гэж. За гуравт нь бол одоо сая дурддагдж байна. Авцсан болон явгууны замаар зөрчдийн оюун соёл бол хотын соёлын илэрхийлэл. Гэхдээ энэ нь бол нөгөө хоёр саналаас бараг 2.5 дахин буюу 380 эдийн санал авч байгаа. Эндээс харангууд одоо дүрм журм энэ саяны гол 300 хэллээ шүү дээ би асуудлыг алийн дүрм журм зохицуулах юм. Бүх хүрээнд дүрм журм үүсгэх юм уу гэж харах дээр хүмүүсийн хоорондын харилцаа бие авч явах байдаг дүрм журмаар зохицуулах боломжтой юу? Боломжгүй юу? За тэгээд бидгийг бид бодох хэрэгтэй. Ингээд харахаар бол манай баг бол хотын соёлыг бол дүрм журмаас илүүтэй хүмүүсийн ухамсар одоо зохицуулах юм шийдвэрлэх юм гэдгийг бол дэмжиж одоо нотолж байна. Бид бол үндсэндээ 3 одоо за дөрөвдүгээр энэ маань аргумент төвшүүлж байгаа. За нэгдүгээрт бол соёл бол дотоод ухамсарын илэрхийлэл гэж байгаа. За дөрөвдүгээр энэ дээрээс асуулт байна гинэ. За. Хэрвээ хотын бүх иргэд ухамсартай болол дүрм журм яг яах гэж байгаа юм бол та энэ дээр хариулаад өгөөч. Одоо бүх юмд дүрм журм гэж байдаг штэ. Жишээ нь одоо бид нар энэ мэтгэлцэн дээр дүрм журмтай хэрвээ дүрм журмаа орхиод ухамсараараа ингээд мэтгэлцээ гэх юм бол эн чинь нэгээ хүндлэхгүй хэрэлдэх тийм байдлууд үүснэ гэж бодож байгаа. Тэгэхээр ухамсар байгаа болол дүрм журм яг юунд оршдог байгаа бэ гэдгийг танаас асууж байна. Бид бол дүрм журмыг бол өгөөсгөө тийм ээ. Дүрм журм байгаа. Гэхдээ энэс илүүтэй ухамсар чухал. Яагаад гэвэл ухамсар бол аливаа зүйлийн агуулга байдаг. Дүрм журм бол илэрх хэлбэр нь түүний тусгай чанартай зүйл байд юм аа. Ухамсаргүйгээр дүрм журм хизээч хэрэгжихгүй. Яагаад гэвэл дүрм журм гараад байгаа юм бэ? Өчнөө олон дүрмүүд дахиад гарах гээд байгаа юм бэ гэдэг бол энэ ухамсар байхгүй дүрм журм байгаа шүү дээ тийм ээ. Хэрэгжихгүй байгаа учраас дүрм журм ухамсарт үнэлж чадаагүй учраас энэ ингэж байгаа маа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За би цаашаа явъя. Соёл бол дотоод ухамсарын илэрхийлэл. Түүнээс одоо хуульчилсан зүйл юусэн биш. Хуулиар соёлыг бий болгодгоо. Тухайлах юм бол одоо ингээд замын цагдаагийн ерхий газраас гарцаар гараа хүндэтгэе гэдэг айныг ч юм уу гих мэтлээ олон айныг өнүүлж байгаа. За хоёрдугаарт бол дүрм журм бол ухамсаргүй хүнийг албадах зорилготой байдаг. Сая ярьж байгаа. Одоо бид нар жишээлбэл камераар одоо зөрчил илрүүлж байгаа тухай ярьж штэ тийм ээ. Одоо тухайлах юм бол 25 оны 5-аас 8 дугаар сард гэхэд 22 сая зөрчил камерын бичлэгээр илэрлээ гэж. Энэ зөрчлийг хийж болохгүй гэдэг дүрм байгаа юу? Байгаа. Тэгвэл яагаад хийгээд байгаа юм бэ гэхээр энэ хүмүүс ухамсаргүй байгаа учраас хийгээд байгаа. Маа гэдгийг харж байна. Мөн одоо энэ ийм байна, ийм баримт байж байна. Өөрөөр хэлэх юм бол торгуулаар биш, албадлагаар биш, ёс зүйгээр бол одоо соёл ёс зүйгээр нийгмийн харилцааг илүү доктортой байлгана гэдгийг бид ойлгох ёстой. За 3 дугаарт бол хотын соёл иргэдийн харилцаа хандлагаас эхэлдэг. За тухайлах юм бол шүтээс жил болгон хотын захиргаа цагдаагийн газартай хамтраад хотын соёл хичээлийг ордог. Тухайлбал энэ жил одоо ингээд 4000 хүүхэд хамрагдаж байгаа. Энэ чинь нөгөө соёлыг чинь сурж хүмүүжиж за таны сая төр зохицуулах гэдгийг бол танд 5-6 секунд үлдээчээ. За харин одоо 4-р энэ дэрлөө. За таны сая юу хэлээ. За эхлээд ухамсар гэж юу юм бэ гэдгийг асуух хэрэгтэй байна. Хүүхэд төрөхдөө ухамсартай төрдгөө гэдэг асуулт айгүй чухал. Одоо жишээ нь хүүхэд төрөөд аав ээжигээ ааваа гэж дууддаг, ээжээ гэж дууддаг. Гэхдээ тэр хүүхэд одоо яагаад би хог хайж болохгүй вэ гэдгийг бол нэг ангилж ялгаж чаддгүй байгаа. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсрол дээр болохоор одоо жишээ нь Япон дээр гэх юм бол хүүхдүүдэд хог хайж болохгүй гэд дүрм журмаас нь зааж өгдөг. Тэгэж зааж өгснөөрөө хүүхэд одоо том болсныхаа дараа тэр нь одоо өөрсдийнх нь ухамсартай болж асуулт асуугаадах юм. За ухамсарыг хууль дүрм журмаар бий болгодгоо. Эсвэл саяны хэлж байгаа нөлөөллийн аргаар, босрлын аргаар, хүмүүжлийн аргаар сургалтаар бий болгодгоо.
манай багийн юу болохоор одоо эхлээд дүрм журманд байгаад тэгээд тэрийгээ ингээд хүмүүс хэрэгжүүлж явцдаа энэ яагаад энэ дүрм журм байгаа юм бэ? Бид нар яагаад мөрдөх ёстой юм бэ гэдэг зүгийг харж иж бид нарт дараа нь ухамсар бий болдог. Ухамсарын нийт 5 тийм юу байдаг? Дис дараа байдаг. За эхний дис дараа нь гэх юм бол за яагаар айцаар дагах үе гэдээ байгаа. Тэр нь болохоор хэрэг дүрм зөрчих юм бол бид нар дагна гэсэн тийм ухамсар байдаг. За хоёр дахь нь гэх юм бол харилцан хүндлэлд суралцах үе. Хэрвээ би дүрм зөрчих юм бол бусдад төвөг уднаа гэсэн жишээтэй. За гурав дахь нь гэх юм бол хариуцлага ухамсарлах үе гэж байгаа. Би бусдын төлөө дүрмийг сахина. Дөрөвт нь болохоор яс суртахууны төвшин. Тэр нь би хянагдахгүй байсан ч дүрмөө зөрчихгүй. Одоо камер байхгүй байсан ч би дүрмөө зөрчихгүй. Тавт нь болохоор нийгмийн ухамсарт нэгдсэн үе гэдэг нь болохоор би дүрмийг бусдын төлөө биш нийгмийн төлөө сахина гэж байгаа. Тэнгүүд Монгол дээр харах юм бол монголчууд одоо энэ дурдаад байгаа 5 үе шатынх нь 1 2 дээр нь л байгаа гэсэн үг байхгүй. За жишээлбэл Сингапур улс бол ингээд дэлхийд дээрх хамгийн цэвэрхэн улс гэж байгаа. Яагаад вэ гэх юм бол жишээ нь гудамжинд хог хаях юм бол $500 торгох тий. Нулимх юм бол $1000 торгох. Эсвэл жажилсан бохоо газарт хаях юм бол 500 хүртэлх доллараар торгох гэж байгаа. Хүмүүс ихэндээ торгуулахаас айгаад тэр дүрмийг зөрчдөг байсан болвол одоо тэдний ухамсарт нь орсноороо би ингэж болохгүй байна гэдэг одоо үрдийн тийм юутай болж эхэлж байгаа гэсэн үг. Хоёрдугаар эндрийн маань цаг туссан байгаа. За дөрөвдүгээр эндэр маань. За үргэлжлүүлээрэй. За тэнгүүд хүмүүс дүрм журм гэхээр л айгүйх айгаад байдаг. Дүрм бол хүнийг хязгаарладаг зүйл биш юм аа. Дүрм бол бидрийг хамгаалдаг зүйл гэж бид нар хэлж байгаа. За тэгээд жишээ нь хөдөөнөөс ингээд хотод орж ирж байгаа хүмүүс гэх юм бол айгүй замын хөдөлгөөний дүрм муутай байдаг. Ягаад гэвэл хөдөө гэх юм бол камер байхгүй, цагдаагийн хяналт бага, ийм том уужим дэлгэр нутагт чинь бид нар хөрөлцөхгүй шүү дээ. Тэгээд хотод за хөдөөнөөс жилд 50-аас 70 мянган хүн хотод сууршин орж ирдэг болвол тэд нар одоо явган хүний ногоон гэрэл улаан гэрлээ мэдгүй машин байхгүй юм чинь шууд гараад гүйчи гэдэг тийм юм байгаа. Ягаад гэвэл бид нар тэр дээр торгуул байхгүй. Одоо энэ хүн ингээд тэр дүрмийг зөрчих юм бол ямар нэгэн зөрчил байхгүй болсноор тэр хүн ингээд гарч байгаа гэсэн үг байгаамаа. За тэгээд хэрвээ дүрм байхгүй бол юу болох юм бэ гэдэг асуулт байгаа. Хүн бүр болохоор дүрм байхгүй бол хүн бүр өөрийнхөө айшлна гэж байгаа юм. Замын гэрэлгүй хотод одоо хүн бүр төрүүлж гарах гэж оролдоно. Эсвэл бол хүн бүр хогоо хаяна. Японд гэх юм бол хогоо маш сайн ангилж хайдаг. Япон гэлтгүй өмнөд Солонгос. Тэгээд хогоо ангилж хаягаагүйгаас үүдээд тэр хүмүүс торгуул төлдөг. Эхэндээ торгуул төлөхөөс айж хогоо ангилаагүй болвол сүүлдээ хогоо хаяхгүй байх нь одоо хогоо ангилахгүй байх нь бидэрт ийм сөрөг үр дагавартай юм байна гэдгийг ойлгосноороо тэгж гаргаж ирж байгаа. Анхаарал баярлалаа. За 4 болон 2 дугаар эндэртээ маш их баярлалаа. Яг ахлагчдынхаа үндсэн үзэл санааг аль аль нь маш сонирхолтой жишээ баримтуудыг одоо дурдан дэмжиж өглөө. За харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжиж. Дараагийн хэсэг бол модераторын хэсэг. За миний бие бол өмнөх хэлтгэлүүдийг сонсоод бас хэд хэдэн асуулт төрлөө. Тухайн асуултуудыг одоо асууж эхэлнэ. За хамгийн ихний асуултыг нотлох багийн ахлагч буюу 1-р эндрийн ахлагчаас асууя. Та өөрийнхөө хэлтгэлээр хэлсэн. За ер нь ингээд зарим шаардлагагүй дүрм журмуудыг барах асуулт таарнаа гэж ярьжсэн. За ямар дүрм журмуудыг та хассан зөв гэж нэгдүгürt бодож байна. 2-3 жишээ хэлээд өгнө. Тийм үзэл санаа огт илэрхийлээгүй. Буруу ойлгосон байна. Хасах тухай ямар ч үг амнаас гараагүй. Гэхдээ нийт энэ хуулийн хэрэгжилтийн асуудал бол 50 буюу түүнээс дээш хувьтай хэрэгждэг хууль тогтоомж Монгол улсад хангалтгүй буюу 10% хүрдэггүй. Энийг хэлсэн шаардлагагүй дүрм журмууд бас байна гэж хэлсэн байна л да. Тэгэхээр шаардлагагүй ямар дүрм журмууд чинь өөрийн чинь хувьд харагдсан бай. Шаардлагагүй гэж хэлээгүй л дээ. Маш олон дүрм журмны доор бид нэр амьдарч байна гэж байгаа. Гэтэл эдгээр нийгмийн харилцааг бүрэн зохицуулж байна уу гэхээр үгүй гэдэг асуулт уран гарч байна. Магадгүй таас ярианыхын дундөрөөр алдаа гарсан байж магадгүй юм байна. Яхаарахгүй шаардлагагүй гэдэг хэсгийг нь бол тэмдэглэж авсан байна. За ямар ч гэсэн дараагийн асуулт руу оръё. Дараагийн асуулт юу гэхээр Ницаахтлын маань ахлагч хэлсэн байна л да. Ингээд нэг хүний ирэх нөгөө ирэхээр хязгаарлагдана гэдэг. Тэгэхээр магадгүй хүмүүс дүрм журмаас болоод нэгнийхээ эхэнд одоо ингээ халддаггүй ч юм уу те. Ерөөсө ухамсар гэдэг зүйл чинь өөрөө бараг нь хууль дүрм журмаас болоод үүсэж байгаа юм шүү. Яхаарахгүй. Айсандаа болоод. Баярлаа. Манай багийн аргументыг дэмжиж байгаад маш их баярлсан. Та би таа чинь баггүй юу та. Тэгэхээр энэ өөрөө дүрм байгаа юу гэхээр дүрм биш. Ухамсар соёл сэтгэлгээний асуудал. За энийг би нэг зүрх зүгээр хариулахыг хүсэж байна.
нарийн гүүрээр зорчдог хуц ухны жишээ байдаг. За энэ тохиолдол дээр аль аль нь бие биедээ бууж өгөхгүй байснаар голын усанд ундаг. Энэ тохиолдолд юу үйлчж байгаа вэ? Тодорхой дүрм журам огт үйлчлээгүй. Харин эхлээд нэгийг гаргаад дараа нөгөө нь гарах ухамсар соёл сэтгэлгээний асуудал үйлчлэх байсан. За дараагийн асуудал юм байна л да. За жишээлбэл үнэхээр юу гэдэг хүний ухамсар гэдэг зүйлд найдаж болохгүй учраас яг харахгүй дүрм журам гэдэг зүйл чинь юм нарийн гарч ирээд байгаа юм шүү. Одоо өөрөө чи ихтэлээр хэлсэн чинь маш олон дүрм журам байна гэх. Олон байгаа шалтгаан нь өөрөөсөө энэ хүний ухамсар, энэ зан авир гэдэг зүйл чинь барьцгүй байна гэдэг л агуулга юм шүү. Та энэ дээр юу гэж бодож байна? За хүүхдийн нус цэрээ хаяхгүй зан үйлийг дүрм журмаар зааж өгдөгөө гэж хэлж байгаа. Уучлаарай. Унш хүчил сураагүй хүнд дүрм журмыг огт заадаггүй. Тодорхой нусаа нэгтэй холбоотой цэцэрлэгт ч юм уу дадлыг хэвшүүлж байгаа. Ухамсарт нь суулгаж байгаа үйлдэл, зан үйлийн асуудал. Тэгэхээр энэ бол журамлагдах зүйл бол биш ээ. Тухайлбал бид нар өнөөдөр хотын соёлд нүцгэн явж болохгүй гэдгийг хууль дүрм журмаар зохицуулаагүй шүү дээ. Тэгвэл ягаад бид бүхэн нүцгэн явахгүй байгаа юм? Энэ чи ухамсарын асуудал шүү дээ. Тэгэхээр ухамсар гэдэг бол өөрөө анхдагч зүйл. Үүнээс улбаалаад зохицуулж чадахгүй байгаа зарим зүйл дээр нь л дүрм журам гэдэг зүйл сая орж ирж үйлчилж байгаа. Окей. За сүүлийн асуултанд бас 2 дугаар мэтгэлцэгч манаас хариулж болно шүү. Зүгтаа. За түрүүн гараа өргөөдөөс учраас нь хэлж байгаа. За 4 дугаар мэтгэлцэгч маань бол хэлсэн. Чин Сингапурт ингээд хог хаяхад нэг $500 торгуулад байна. Магадгүй иймэрхүү дүрм журмууд нь хүнийг хотын соёлд илүү юм соёлтой байлгахад нөлөөсөн, ухамсарт нь нөлөөсөн гэдэг байгаа юм. Тэгээ энэ дээр магадгүй ямархуу хязгаарлалтай нь юу гэж бодож байна? Нэг зүйлийг асууя. Хууль яриад байна уу, дүрм журмаар яриад байна уу? Сингапурын тэр хог хаягдлын жишээ чинь дүрм журмаар зохицуулаад байгаа юм уу, хуулиар зохицуулаад байгаа юм уу? Ялгаатай зүйл. Юу гэж бодож байна энэ дээр? За энэ дээр бол яг 4 дугаар мэтгэлцэгч маань болон 3 дугаар мэтгэлцэгч маань хариулахаараа үн биш шүү. Одоогийн байдлаар ямар ч асуултыг асуултаар бол хариулчлаа гэж би бол ойлголоо. За 2 дугаар мэтгэлцэгч энэ дээр ямар хариулттай вэ? Асуултаа юу гэлээ? Та За дахиад чинь Сингапур улсад хог хаяхад $500 орчим торгож байна. Энэ дүрм журам дээр та юу гэж бодож байна? Торгуул өндөр байснараа. За энэ дүрм журам ухамсарт нөлөөлж байна. Дүрм журам ер нь түрүүн би эхлээд дурсан дээр ямар хүмүүс зориулгдсан бэ? Тэгэхээр ухамсаргүй хүмүүс зориулгдсан юм аа. Ухамсаргүй хүмүүс зориулж. Ухамсаргүй хүмүүс зориул. Тэр хог хайж болохгүй гэдэг ухамсар бол хүн болгонд хаач байгаа юм. Тэрээс одоо хотод орж ирээд хог хайдггүй гэдгийг мэддэг, хөдөө охоор хог хайдггүй гэдгийг мэддэггүй гэж хэлэх нь бол зөв юм уу? 50-аас 70 мянган хүн хотод орж иж байгаа хөдөөнийхэн бол одоо ямар ч хотын соёлгүй байдаг юм аа. Тэд нар дүрм мэддэггүй байдгаа гэдэг нь зөв юм уу? Тэд нар бүгдээрээ дүрм зөрчдөг юм уу гэдгийг бид бодох ёстой. Ерөөсөө энд бол цаана ухамсар л яригдчих. Одоо бидний нэг бодоод одоо бас магадгүй өнөөдөр хэлцүүгийн гол шугам болгоод байгаа юм бол хотод бол хотын гэдэг соёл байдаг. Түүнийг хөдөөхөн мэддэггүйс суралцах ёстой гэдэг юм ойлголт байгаа. Үгүй. Дунд нь хүний соёл гэж юм байгаа. Энэ юу гэхээр бусдыг хүндэх, бусдаа хүндэлтэй харилцах. Бусдыг хүндэшгүй юм байгаа. Энийг мэдэхгүй байгаа учраас л хотод орж ирсэн ч тэр хотод байгаа зөрчиж байгаа. Тэрээс хотынхан одоо саяны дүрмийг одоо зөрчихгүй байгаа. Тэр замын хөдөлгөөний дүрм бөө одоо энэ хүний ярьж байгаа тэр манай нөгөө талын багийн гишүүн ярьж байгаа шиг бусад дүрмийг хөдөөхийн зөрчиж байгаа юм уу? За нэмэлт асуулт юм уу? Нэмэлт тайлбар дээр дэлгэрүүлээд ярих боломжтой. За харин одоо дараагийн асуултыг Ницаах тал руу эхлүүлээ. За Ницаах багийн 3 дугаар мэтгэлцэгч буюу багийн ахлагчаас асуух асуулт байна. За 2 дугаар энэ дээр байгаа мэтгэлцэгчийн маань хэлсэн нэг факт таны хувьд ямар санагдаж байна? Жишээлбэл 2000 минь тэмдэглэснээр 2025 оны 5 сараас 8 сарын хугацаанд нийт 22 сая камерын зөрчил ингээд илэрсэн байна гэж чинь те. Тэгэхээр яа харахгүй ингээд камер тэгээд хотын ингээд дүрм журам ч юм уу те ингээд зөрчөөд нь штэ. Тэгээд тэглээгээд энэ ухамсараас болоод байна уу юунаас л одоо дүрм журам үнэхээр нөлөөлөхгүй байгаа юм шүү. Энэ дээр юу гэж бодож байна? Тий, ер нь бол одоо энэ ухамсар эхэндүү дүрм эхэндүү гэвэл мэдээж дүрм тийм ээ альва нэг зүйлийн амьдралын эхлэл бол бид бүхэн амьдралд хөл тавихтаа бид нар тодорхой хэмжээний практик дээр туршиж үзчихэж за тэндээс суралцдаг. Тэр нь өөрөө юу гэвэл тухайн одоо хүүхэд төрөхөд л түрүүн хүүхэд ярьж байгаа хүүхэд төрөхөд л бид бүхэн алхаж хишгэж гэр бүлдээ төрөөд аав ээжийнхээ нэрийг сонсоод тэнд хууль дүрмээр заагдсан тий эрх зүйн орчныг нь тэр дүрмээр нь заагаад өгсөн. Танаа аавыг аав Баатар сүрэнгийн за ээжээ чинь цэцгээ гин гэдэг ч юм уу ингээд одоо заагаад өгсөн байгаа дүрм журмаар мөн гэр бүлийн тухай хууль ч юм уу гэр бүлийн тухай хуулийн дотроо заасан дүрм журмыг мөрдөж тий эцэг эх үр хүүхэд байх асран хамгаалагч байх гэдэг ийм хоорондын зааг ялгаагийн ч гэсэн дүрм журм хууль одоо мөрдөгдөж энэ хүний
ухамсарыг нь цааш нь илүү ухамсарлуулж өөрсдийгөө удирдах чадамжтай болгохын тулд дүрм журм бол үйлчилдэг. Нийгмийн одоо хотын соёлд ч юм уу нийгмийн харилцаанд ороход бол хүн гэдэг амтан бол мэдээж дүрм буюу журм хуулинд захирагддаг. Энэ нь өөрөө тэр хүнийг харилцааг зохицуулаад тухайн хүнийг бол нийгэмд соёлтой байхад нь, ухамсартай байхад нь чиглүүлж зааж. Дараагийн асуулт. За дөрөвдүгээр мэтгэлцэгч маань хэлсэн байна л да. Ерөнхийдөө юм торгуулийн талаараас ярьсан. Жишээ баримтууд нь сонирхолтой байсан учраас би асууж байгаа шүү. Үнэхээр торгуулийг өндөр байлгах нь өөрөө шийдэл мөн үү? Мэдээж торгуул өндөр байх нь шийдэл. За тод жишээ бол бид нар замын хөдөлгөөнд оролцож байгаа согтуур хунтаа хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддаг жолооч нарт хариуцлага тооцож эхэлсэн. Энэ нь юу вэ гэхээр дүрмэнд өөрчлөлт оруулаад 6-аас жил ч юм уу ингээд жилийн хугацаатай эрхийг хасдаг байсан бол одоо шууд баривчилдаг болсон байна. Жилээс 2 жил юм уу шууд 2 жилээр ч юм уу эрхийг хасдаг болсон байна. Энэ нь өөрөө торгуул нь өндөр болсон байна тийм одоо магадгүй дахин давтан үлдэх юм бол 5 сая хүртэл торгох ч юм уу. Энэ байдлаараа судалгаагаар авч үзэхэд бол замын хөдөлгөөний дүрм оролцохдоо тээврийн хэрэгсэл жолоодохдоо согтуур хунтаа хэрэглэх хүмүүсийн иргэдийн тоорой багассан байгаа даа. Тэгээ энэ бол дүрмээр буюу ингээд нэлээд хатуу чанга дүрмийг хэрэгжүүлэх явцсан өөрөө процесс нь маш сайн ажиллаж ингээд замын цагдаагаар сайн ажиллаж чадсны хүрээнд энэ одоо гэмт хэрэг нь багасах. Дээрээс энэ дүрм журм сайжирсны үр дүнд гарч байгаа юм үр дүн гэж харж байгаа. За баярлалаа. За Ницах талаас асуух сүүлийн асуулт байна. За энэ асуултанд хариулаад үлдсэн цагаас өөр ашиглаж болно. За ямар асуулт вэ гэхээр нотлох тал манаас яг эхнийхээ ихтгэлээр ярьсан л да нөө хууль дүрм журм иймэрхүү хэмжээнд байна гэдэг 2700 акт магт ингээ ярьсан. Та талаас яг дүрм журм гэдэг зүйлийг л зөвхөн ярьж гинэ эсвэл хуультай бас цуг бас ярьж байгаа юу? Одоо чи нотлох тал бол иргэдийн ухамсарл гэж яриад байгаа шүү дээ. Ерөөсөө баримтлах тал нь ойлгомжтой. Та талаас зөвхөн хотын дүрм журмыг ярьж байгаа юу? Дээр нь нэмээд бас хуультай холбоотой жишээнүүдийг бас ярьж байгаа юу? Яг болно шүү дээ. Зүгээр тодруулж сууж байгаа. Аль алийг ярьж байгаа юу? Эсвэл зөвхөн дүрм журм уу? Тий одоо хүний нийгэм үүсч хөгжснөөс хойш бол мэдээж тодорхой хэмжээний нийгмийн харилцааг зохицуулахын тулд хууль гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэрнээс салбарласан дүрм журм хууль бас цуг ярьж байгаа шүү дээ. Цуг л хамттна. Дүрм гэдэг бол өөрөө хуулиасаа гарч ирсэн зохицуулж байгаа салбар одоо зохицуулах хуулийн нэг хэсэг. Тэгэхээр дүрм журм гэдэг бол өөрөө бид бүхнийг одоо эрх зүйн харилцааг зохицуулахын тулд оршиж байгаа учраас бид нар хамттан л ярина. Мэдээж хүн гэдэг амтан нийгмийн харилцаанд орж байгаа бол дүрм журм бүгдийг одоо баримтлах ёстой, хүний эрхийг дээдлэх ёстой, нэг хайрлаж хүндэтгэх ёстой. Энэ нь бол ёстой гэдэгт өөр ухамсарт нь одоо шингэл суутал баг балчраас нь ахгуулад эцэг эхээ хайрлах, нийгэмдээ одоо эд хогшлоо хайрлах, өөрсдийн одоо сурж байгаа боловсрож байгаа орчноо ч гэсэн хайрлаж хүндлэхээс ахгуулад энэ өөрөө сургуулийн дүрм, эцэг эхийн одоо зааварлаж байгаа дүрм журмын дагуу явж хүмүүжиж хүн бий болдог. Тэгэхээр цаашдаа бол ухамсарлаад явж байгаа энэ үйл явцыг бид бүхэн дүрм журмаараа захирч шийдэж гэж явах ёстой л гэж бодож байна. Баярлалаа. Хоёр багийн ахлагчдаа маш их баярлалаа. Яг миний бэлдсэн асуултууд бол маш сонирхолтой зөв хариултуудыг бол аль аль ахлагч нар өгсөн гэж миний хувьд бол үзэж байна. За хариу одоо мэтгэлцээний дараагийн хэсэг болох нэмэлт тайлбар хэсэг байгаа. За энэ хэсгээр бол багуудад би одоо 10-15 секундын хугацаа өгье. 15 секундын хугацаанд хоорондоо ярилцаад зөвхөн нэг илтгэгч нь нэмэлтээр илтгэл хилцүүлнэ. Өөрсдийнхөө үзэл санаагаа илүү баяжуулаад гэсэн үг. Хин ч үж болно. За 15 секундын хугацаа явж эхэллээ. Бэлтгэх хугацаа дууссан байна. Нотлох тал маань нэмэлт тайлбарын хэсгээр аль мэтгэлцэгч орохоор болсон бэ? За 2 дугаар мэтгэлцэгч харин Ницах талаас багийн ахлагч буюу 3 дугаар мэтгэлцэгч юм байна. За энэ удаа 2 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. За таны нэмэлт илтгэлийн хэсэг явж эхэллээ. За аливаа зүйл бол оргуу хоосоос бий болдгүй. За үүний нэг нь бол соёл байгаа. За тэр дундаа хотын соёл байгаа. Тэгэхээр өөрөөр хотын соёл Монголын хотын соёл бол уламжлалт соёлд тулгуурлаж байгаа. Бид бол одоо хотын төв одоо сөрөг гişний төв багал гэж байгаа. Бид бол 2000 жилийн төр дэсний төвтэй олон одоо 10 хот 100 хотуудыг байгуулж ирсэн юм. За ингээд дахиад 100 жилийн урагшлуулах юм бол олон хотуудад бид ямар нэгэн хэлбэрээр амьдарч ирсэн. Хотын соёлын мэдрэмжтэй байсан. Энэ бол одоо ингээд өөрчлөлт хувьсаа явж байгаа зүйл. Тэрнээс гинтхэн би одоо сүүлийн 100 жил хот байгуулах гээд ингээд ядаад байгаа юм биш гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлэх юм бол энэ маань уламжлалт соёл дээр тулгуурлан явж байгаа. Түрүүн би бас хэллээ тийм ээ. Энэ бол бусдыг хөлөөшрөх, бусдаа хамтран амьдрах юм соёл. Тэгэхээр хотын соёлыг зохицуулах тухай ярьж штэ тийм ээ. Энд юу шийдвэрлэх юм? Тэгэхээр хууль дүрм журмаар зохицуул. Дүрм журм бүгдийг зохицуулж бүгдийг хамтран амьдрах боломжийг олгох юм уу? Үгүй. Дээрээс нь бас нэг юм ойлгох юм бол хотын соёл гэдэг бидний хэдхэн жишээ яриад шүү дээ тийм ээ. Замын хөдөлгөөний дүрмэл гэж, шүлсээ хайдгал гэж, энийг бүр хязгаарлахдаггүй шүү дээ. Энэ нийгмийн хотод амьдарч байгаа бүх хүний
хоорондын харилцаа байна, бие авч явах байдал байна, хотын экологи байна, тийм ээ, хотын магадгүй улсын соёл гэж байгаа. Энэ болгон шинэ хотын. Гэтэл энэ болгоныг яах боломжгүй гэж байна. За тэгээ соёлыг энэ ялгаад ухамсар яагаад чухал юм бэ гэдгийг ярих болно тий. За ер нь наад ярьж байгаа зүйл чинь бол ухамсартай байлаа гэх тэр болон шийдэгдэхгүй. Яагаад гэвэл энэ чинь хууль дүрм журмаараа зохицуулагдаж байгаа учраас энэ дүрм байж иж энэ хүмүүсийн ёс зүй эдик одоо тэр зүйл нь ажиллана. Түүнээс биш ухамсарт одоо насанд хүрсэн хүн бол шууд бүх юмыг ухамсарлахгүй. Энэ бол өөрөө сэтгэл хөдлөлөөр аашиглаж, аяглаж одоо бусдад одоо уур бухимдлаа гаргах юм уу. Хотын соёл гэдэг чинь өөрөө нийгэмшиж байгаа суур шалтгаан. Гэтэл сэтгэл хөдлөлөөрөө буюу ухамсар гээл дайрах юм бол энэ өөрөө дүрм журм хууль нь хэрэгжихгүй хүн болгон дураараа ажиллана. Нөгөө тэг өргөх юм бол бид бүхэн энэ хэлэлцүүлэхт орж байгаа. Энэ дүрмэнд захирагдаж буюу дүрмээрээ явж байгаа тийм ээ. Дүрмийн дагуу үргэлжилж, ярьж, ээлжлэх ч юм уу дүрмийн дагуу явж байгаа зүйл. Тэгэхээр дүрм гэдэг зүйл хаач одоо мөрдөгдөнө. Бид бүхэн дүрмийн дагуу одоо жишээ нь аягтаа усыг хүртэл одоо онгоолгохдоо тийм зүүн эргүүлж, онгооноо баруун эргүүлж хаана гэдэг ийм дүрмтэйгээр одоо бид бүхэн ууж хэрглэж одоо эд хэрэгслийг хэрэгэлдэг. Тэгэхээр энэ дээр юу гэж бодож чинь? Шууд бүх юмыг ухамсар гэхлээр бас алдаатай. Яг л нийгмийн соёлд чинь дүрм журм үйлчилж ижил бид нар харилцаагаа зохицуулж. За тэгэхээр нийгмийнхээ эрхийг хангана. За баярлалаа. Тэгэхээр бол маш чухал юм хөндөж байгаа юм. Дээрээс нь миний одоо манай багийн яригмэд ерөөхдөө дэмжиж явж байна гэж ойлгогдож байна. Тэгэхээр манай баг бол энэ дүрм журм огт хэрэггүй гэж хэлээгүй. Дүрм журмыг огт үгүйссэн үг өгүүлбэр хэлээгүй. Тэгэхээр энд бол ухамсар шийдвэрлэх үүрэгтэй юм аа, чухал юм. Дүрм журм бол түнд бас үүрэгтэй юм л гэж ярьж байгаа. За тэр хүн уурлаа зогтгол гэж чинь хөдөөч уурлаа зохино шүү дээ. Хөдөөч гэмд одоо төшил гарна шүү дээ. Энэ хотын дүрмийн нэг хэсэг муу юм уу гэдгийг бас сайн бодох хэрэгтэй. Хамгийн гол нь хөдөө арай олон хүнтэй хамтарч амьдрын, цөөхөн хүнтэй хамтарч амьдрын, хотод илүү олон хүнтэй хамтарч амьдрах тухай ярьж байгаа. Тэгэхээр бол бидний бодох юм бол ухамсар буюу хүмүүсээс бий болдог зүйл ээ. Энэ бол бид ухамсар болоод дүрм журм хоёрын ялгааг эхлээ ойлгох хэрэгтэй. Ухамсар бол сайн дурын үндсэн дээр хүмүүсийн нийтээрээ бий болгосон зан заншил хэм хэмжээний тогтсон юм. Энэ иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх дүрм гэж байдаг тийм ээ. За хоёрдугаар бол хууль дүрм байгаа. Дүрмээ тийм ээ дүрмээ. Дүрмийг бол төрөөс захиргааны байгууллагаар хэрэгжүүлдэг. Уг нь асуулт асуугаад байгаа танаас. Та төр нэг асуулт руу нэг хаалт хандуулж байна. Энд асуулчих юм уу? Тий. За миний хаан саяын цагт уг нь танаас асуулт асуугаад байгаа байхгүй. Нөгөө мэтгцээ. Үгүйсгээд байна гэж бодож байгаа. Тий. Та асуултыг нас хүндлээ сонсох хэрэгтэй. За тэгээ за. За дүрм ёс зүйн хэм хэмжээ гэж байгаа тийм. Тэгэхээр ёс зүйн хэм хэмжээ буюу дүрмээр энэ ёс зүй хүний одоо харилцааг зохицуулж байна. Тэгэхээр энд хөдөө хээр очиод хүн зохиох барих одоо тэр дүрм одоо үйлчлэхгүй гэсэн юм. Энэ чинь дүрм үйлчилж ийж тэр хүн илүү эдик ёс зүйтэй хандна шүү дээ. Тэгэхээр энэ чинь ухамсартай хүн хөдөө хээр хүн амьтан зохиох ийм одоо хүний эрхэнд халдах чинь одоо зөв юм уу? Ухамсартай юм уу? Ухамсаргүй. Тэр чинь дүрм гэдэг чинь хамгийн чухал зүйл байгаа шүү дээ. Дүрмээр зохицуулагдаж тэр хүн өөрийгөө за би хүний биед хүрэх юм бол одоо хууль дүрмээр хариуцлага үүрнэ, шоронд орно гэж одоо эмээх ухамсарын төвшөнд ойлголт аав шүү дээ. Та яг энэ асуултанд нь хариулаад өгөх үү? Би бол энэ асуултанд хариулсан. Энэ ярьж байгаа нөхцөл бол хот хөдөөд ерөөсөө хамаагүй. Хаач зөрчил гарч болно, хаач тэр зүйлээр зохицуулах хэрэгтэй. Хаач хүн ууралж болно. Тэрнээс хөдөө хүн ууралдаггүй. Хотод ууралдаг эсвэл хөдөөний хүн уурлаад яаснараа хариуцлага хүлээдгүй гэж юм бол огт яригдаг байхаа гэж бодож байна. Тэгээд би цаашаа яриагаа үргэлжлүүлье. Дүрм журм буюу хуульч ярьж байгаа. Энийг бол төрөөс захиргааны байгууллага гаргадаг. Албадлагаар хэрэгждэг. Соёлыг албадлагаар бий болгодог юм аа. Соёлыг хүмүүс хоорондоо зохицож ойлголцсон үндсэн дээр сайн дураараа ухамсараараа бий болгодог юм аа гэдгийг бол бид бодох ёстой. Дээрээс нь бол энэ сайн дур юм бол өдөр тутмын юу байна? Одоо сая хэллээ шүү дээ. Соёлыг бол ухамсараар бий болгодог гэж байна. Тэгвэл тэр соёлыг бий болгохын тулд юун төрөнд юм? Одоо ухамсарын төрөнд юм уу? Эсвэл тэр дүрм журм нь төрүүлээ тэр хүнд одоо сургаж боловсруулах гаргаж зүүн төрөнд юм уу? Аль нь? За энд бол ухамсар эхлэн шүү. Яагаад тэгэхээр түрүү манай багийн илтгэж хэлсэн. Эхлээд тэр бичиг сураагүй хүүхдэд юм ойлгохгүй хүүхдэд шууд дүрм журм хууль яриад өгөх үү? Энийг бол ухамсарлуулж ойлгуулна. Ухамсарлуулж шатвахаа. Нөлөөлөх, үйлгэрлэх, босрол олох. Түрүү бишээ гэсэн. Манай шүтээс жил болгон 4-5 мянган оюут хотын соёлыг гэрчлэг оруулж байгаа. Энэ яаж вэ? Нийгмийн нөлөөллийн ажлаар энэ хотын соёлыг бий болгож байгаа. Дээрээс нь хотын соёлтой, хөдөөнийхэн хотын соёлгүй гэж юм ерөөсөө байхгүй. Орк гэж хэлэх чинь тийм ээ түрүү бас яригчсэн. Энэ бол хотынхан ч орк. Хөдөө очиод гол усанд магадгүй одоо булшанд угааж ид. Би одоо хамгийн ойрон жишээ хэлж. Энэ зүүн Скватер аймагт аялахад Скватер аймгийн онгон сумын одоо төв аж ахуйн Тавиргын булаг гэдэг их онгон дагшин газар. Тавиргын булгийн тэр өндрөөс ингээд даралт бас буудаг. Тэнд хотын дугаартай машин ирээд машин угааж. Доор нь хол газраас ингээд урсаад булаг штэ. Хүмүүс усаа ууж ийн, мал тэндээс ууж ийн.
Тэр чинь юу хэлж байна? Хотод байгаа хүмүүс чинь соёлтой одоо өөрөөр ухамсартай гэдэг юм уу одоо бидний нөгөө тал яриад байгаа шин байна уу? Тэгээд за. Ахаа нэг саяны тэр жишээн дээр асууя. Одоо таны хэлж байгаа тэр одоо хөдөө хээр одоо гол орхины хажууд бол хотоос Улаанбаатар хотоос очисон хүн мэдээж машин тэрэг угаасан тийм ийм асуудал байна. Энэ өөрөө зөрчлийн тухай хууль буюу дүрм журманда заачсан тэр хүн өөрөө ёс зүйтэйгээр тэр бусдыг хүндлэх энэ байгаль орчноо бохирдуулахгүй байх тийм хууль дүрмд заасан байгаа хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь энэ өөрөө ухамсар юм уу? Дүрмдээ одоо захирагдах хэрэгтэй байхгүй? Дүрм зөрчихгүй байх. Тэгэхээр эн чинь өөрөө ухамсарын асуудал болоод шүү дээ тийм. Таны тэр яриад байгаа ухамсарын асуудлаас болоод байна. Тэгвэл дүрм журмаа мөрдөж тэр хүмүүс дүрмээрээ би торгуулна, би одоо юм хариуцлага тооцоолно гэдгээр тэр хүн болох хэрэгтэй. За хариулъя. Тэгэхээр ухамсартай хүн дүрм журмыг хүлээж авдаг юм аа, хэрэгжүүлдэг юм аа. Ухамсаргүй хүн бол хэрэгжүүлэх боломжгүй. Энэ ухамсар хүн байжээ гэж бид ойлгох ёстой. За тэгээ ухамсар бол яагаад их ёстойг ойлгуулдаг. Хууль дүрм бол ямар үйл хийх ёстойг заадаг шүү. За 2 дугаар эндрийн маань цаг дууссан байна. Харин одоо үлдсэн хугацаагаа 3 дугаар эндрийн маанаас ашиглаад та хоёрын хүсэл баримтлалаа дэлгэрүүлж ярих боломжтой. Тайлбар хийсэг. За тэгээ. За ер нь сая яригдсан зүйлүүд дээр нэг юм зүйл бас дэлгэрэнгүй ярив. За ухамсар гэдэг бол аливаа нэг зүйлийг сурч, боловсрч, тэнийг ойлгож, ухамсарлаж ингэж болохгүй юм байна, тэгж болохгүй юм байна гэдгийг сурсныхаа ард хэрэгжүүлж байгаа зүйлийг нь ухамсар гэж байгаа. Ухамсар дүрм хоёрын аль нь төрөндөө гэвэл дөрвөн төрөнд байж байгаа. Дүрм гэдэг нь өөрөө эцэг эхээс суралцах гэр бүлийн ахын дүрм гэж байгаа. Гэр бүлийн одоо харилцааны дүрм. Ээж аав нь хэрхэн яаж харилцаж байна? Тэндээс одоо гэр бүлийн дүрм, гэр бүлийн харилцаа бий болно. Ахугаас цаашаага гэрээсээ гараад төр улсын буюу нийгмийн харилцаа, хотын соёл, хотын иргэний соёл бий болно. Тэр гэр бүлд ахуйд нь хүүхдээ дүрм журамтай, сайн сахилга баттай хүмүүжиж ухамсарлуулах нь ухамсар нь өөрөө цаашаага давай дүрм журмаа сахидаг, биелүүлдэг тийм одоо иргэн бий болох нэ. Тэгэхээр дүрмийг бид бүхэн нэмд хэрэгүнд дүрм одоо энэ гэр бүлийн тухай хуулиараа ч тэр дүрм журмаар ч тэр нийгмийн харилцаанд орохдоо бид нар аливаа нэг дүрм журмыг сахин биелүүлэх ёстой гэдгийг ахуйд нь өвөгтдөө заа сургаж одоо ухамсарлуулах нэ. Ухамсарлсан хүн яг дүрмээ биелүүлнэ, дүрмээ сахин биелүүлж, хууль дүрмээ сахин бусдын эрхэд халдахгүй байна. Өөрийнхөө эрхийг ч гэсэн хамгаалах ийм одоо эрх зүйн байдлыг суралцсан дүрм журмууд биелүүлдэг ийм иргэн би нэг юм асуучих. 2 дугаар мэтгэлцэгч маань хэлсэн л дээ нөгөө ямар нэг ухамсартай хүн дүрм журмыг ер нь баримтлана л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд ухамсартай ч ухамсаргүйч ямар ч хүн дүрм журмыг угаасаа хүчээр дагдаг гэсэн байр суурьтай гэсэн үг үү? Үгүй дүрм журм гэдэг бол өөрөө тухайн хүнийг хамгаалах би одоо хэрэгсэл болдог. Нөгөө тэгвэр хэвэл дүрм журм сахиж биелүүлж байгаа хүн өөрөө ухамсартайгаар тэрийг хэрэгжүүлнэ гэсэн. Тэр дүрм журм бол нэгдүгээрт. За баярлалаа. Нэмэлт тайлбар хэсэг бол маш сонирхолтой явлаа. Тэгээ энэ хэсэг дээр бас яг дүрм журм баримтлагдсан уу гэдгийг бас хэдүүлээ бодоод үзье. Их сонирхолтой мэтгэлцээ өрнөж байна. За харин одоо мэдээж бусад мэтгэлцэгч нар маань бас ингээд ярих зүйл маш их байгаа харагдаж байна. За тэгэхээр мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжээ. Дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариулт хэсэг байгаа. Энэ хэсэг дээр Нотх багийн ахлагч маань Няцах багийн гишүүнээс асуулт асуух маягаар мэтгэлцээ өрнөнө. За гишүүн манаас зөрүүлээд ахлагчаас нь асууж болох байгаа. За харин одоо эхлүүлэн юм байна. 1-р мэтгэлцэгч эхлүүлээ. Нэг болон 4-р мэтгэлцэгч. За баярлалаа. Тэгэхээр сурооны жишээг бас хотын соёл дээр авч үзэж байгаад маш их баярлж байна. Зохицуултгүй буюу дүрм журм биднэрт хэрэгтэй гэдэг байна. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрм дээр 16 нас хүрсэн этгээд касктайгаар жолоодноо гэд байгаа. Шинээр оруулсан. Нөхцөл байдал яагаад эртэхгүй байна вэ гэд багийн одоо гишүүнээс асуумаар байна. За хэрвээ бид нар тэр хүүхдүүдэд ухамсартайгаар замын хөдөлгөөгөө дагнаа, каска зүүнээ сундалж явж болохгүй гэх мэтээр ээж аав нь ч юм уу багш нар нь ингээд хэлж өглөө гэд тэр хүүхдүүд тэрийг мөрдгөө. Яагаад гэвэл өсвөр насны хүүхдүүдэд ухамсарын тэр төвшин нь бүрэн хөгжөөгүй байдаг. Тийм болохоор бид нар одоо үнэмлэхтэй байж 18 настай байж дүрм журм ингээд үйлчлэнэ гэдэг тийм зүйлийг гаргаж өгснөөрөө одоо замын тийм осол багасах тэр хүүхдүүдийн одоо хүн өөрсдийнх нь ч гэсэн эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө бид нар энийг гаргаад байгаа. Дахин хэлэхэд дүрм гэдэг нь бол зүгээр хязгаар биш бидний хамгаалтын төлөө гэдэг байгаа. За тэгээд сэдв нь болохоор хотын соёл нь дүрм журм гэхээсээ илүү иргэдийн ухамсар юм а гэж байгаа. Хотын соёл гэхээр одоо бид нар нийгмийн соёлыг авч үзэж байна. Ганц хүнд яриад байгаа биш.
Хэрвээ ганц хүнд ярьжсэн бол бид нар ухамсар гэж ярьж болж байна. Гэхдээ ийм их хүнийг одоо хотын соёлтой байлгана гэхээр бид нар дүрм журмыг зайлшгүй ингээд шаардах хэрэгтэй болчиход байгаамаа. За тэнгууд сүүлийн үед нөгөө нэг сошиал медиа дээр айгүй их тийм зураг яваад ирсэн шүү. Асууж байгаа хэрэг. Дүрм журм ухамсараас урган гарах уу? Ухамсаргүй этгээд дүрм журм зохиох боломжтой байна уу үгүй юу? За энэ дээр их гоё үг хэлмээр байна. Одоо гэрэл лээд шүү дээ, тэр гэрлийг бид нар заавал товчлуур дарж иж асаадаг. Товчлуур дарахгүй бол гэрэл асахгүй. Тэнгүүд ухамсар бол хүний дотоод гэрэл байгаа юм. Харин дүрм журм болол тэр гэрлийг асаах товчлуур байгаад байхгүй юу. Эхлээд бид нар бүх хүмүүстэй ижил тэгш дүрм журм үйлчилж байж дараа нь тэр хүмүүс яагаад энэ дүрм журм үйлчлээд байгаа гэдгээсээ ухамсарлаад хотын соёл маань гарч ирнэ гэж ойлгоод байгаа юм. За тэнгүүд бид нар хэрвээ Миний асуулт бол ийм л дээ. Тийм үү үгүй юу л гэж байгаа юм. Тэрнээс тэр гоё богөөд уран үг бол шаардлагагүй. Тийм үү үгүй юу л гэж байгаа юм. Эхлээд биднэрт дүрм журм бэжэж бид нар ухамсартай байна. Яагаад гэвэл дүрм ухамсар гэдэг бол хүн болгонд адил тэгш биш байдаг. Хичнээн боловсралтай байлаа гэд тэр хүн ухамсартай байна гэсэн үг биш үү? Эсвэл ухамсартай байлаа гэд тэр хүн одоо арх угаа согтураад явчих юм бол Дүрмийг ухамсартай этгээд зохиогоог юм уу? дүрмийг ганц хүн зохиодгүй, бүгдээрээ нийлээд зохиодог. Яагаад гэвэл нийгмийн сайн сайхны төлөө гэсэн үг. За би тэгээ цаашдынхаа юм руу явчих уу? Бид дүрмгүйгээр ухамсартай болно гэж найдах нь болохоор одоо математик хүүхдэд тоо заагаагүйгээр л математикийн шалгалт өгч ийн гэдэгтэй адилхан байхгүй юу. За би үгийн нь бол явж аяллаа л да. Тэнгүүд хотод бол бид нар ингээд ерөөсөө ярих цаг нь туссан уу? Таны цаг туссан байна. Тэгэхээр дараагийн хэсгүүд бас байгаа. Тэрэн дээрээ яг сүүлийнхэн жишээг ярьж болно. За үлдсэн хугацаагаа бол нэгдүгээр мэтгцэгч маань ашиглаж байгаа. Бүрэн боломжтой. За баярлалаа. Тэгэхээр бид нар бол дүрм журмыг бол үүсгэх юм байгаа юм. Дүрм журм чинь бол зөвхөн минимум буюу суурь гэж байгаа. Бүхэлд нь энэ олон нийгмийн асуудлыг зохицуулахын тулд ухамсар гэдэг зүйл гарч ирж байна гэдгийг бол аргумент буюу үндслэлээр тайлбарлаж байна. За нөгөө талаас аливаа асуудлыг тодорхойлохгүй нэлээд зовж байгаа харагдаад. Ёс зүйн асуудал яриад байна, тийм ээ. Ёс зүй бол дүрмтэй. Ёс суртахуун, зан суртахуун гэдэг зүйл бол дүрм журмгүй маа. Юун хүүхэдтэй ахуйн соёлыг дүрмээр заадаг вэ? Эн чинь зан суртахууны асуудал. Ямар ч дүрм журмын асуудал айл гэрт бол үйлчлэхгүй. Магадгүй сургууль соёлын орчинд чинь баруун гарын ч юм уу, зөв бичгийн ч юм уу дүрм байж болно. Тэгэхээр энийг бол ялах зүйтэй. Ухамсар өөрөө юунаас бий болж гэнэ вэ гэхээр дан ганц ёс суртахуун биш. Дан ганц ёс зүй биш. Бүхэлдээ буюу зан суртахуун, ёс зүй гэдэг эдгээрийн бүтэн комплекс буюу зохиц юм. За нөгөө талаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээр согтуугаар автомашин жолоодсноор шийдэглийг нэмснээр багассан гэж байгаа. Үгүй ээ. Дэлхийн аль ч улсын криминологийн судалгаагаар багасдаггүй. Цаазар авах ялыг чангалаад цаазар авах ял багасдаггүй. Архийг хориглоод архины хэрэглээ багасдаггүй. Харин ямар тохиолдолд багасгүй гэхээр ухамсарыг бий болгосноор багасдаг. За нэгдүгээр мэтгэлцэгчтэй маш их баярлалаа. Нэмэлт асуултын хэсэг үргэлжилж байна. Харин дараагийн хэсэг бол 2 дугаар мэтгэлцэгч болон 3 дугаар мэтгэлцэгчийн хооронд нэмэлт асуултын хэсэг байгаа. За энэ удаа 3 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. Таны бодлоор дүрм анхдагч уу, ухамсар анхдагч уу? Хүн болгоны одоо тодорхой мэдээж ингэж юм байдаг. Энд бол ухамсар анхдагч аа. Ухамсар бол анхалж бий болдог. Дараа нь дүрм журм үүддгээ гэдгийг бол ингээ хариулчих да. За ухамсар анхдагч юм бол хүүхэд төрөхдөө ухамсартай төрдөг үү, ухамсаргүй төрдөг үү? Хүүхэд төрөхдөө ухамсаргүй төрдөг. Яг тэр хүн бол нийгэм бүтээгдэхүүн, нийгэм дундаасаа ухамсарыг олж авдаг. Гэхдээ шууд хөрөнгөт нь дүрм журмаар зааж өгдөг. Саяны манай багийн гишүүн хэлсэн шиг нөлөөллөөр зан суртахуунаар, ёс суртахуунаар ухамсарыг бий болгодог. Зөрүүл асууж болно тийм ээ. Зөрүүл асууж байна. Өөрөө ухамсар дүрм журм хоёрыг яаж ялгаж байна вэ? За ухамсар гэдэг бол мэдээж одоо ёс зүйг ялгах мэдрэмжтэй альва нэгэн зүйлийг одоо мэдрэх чадварыг бол ухамсар гэж байгаа. Ямыг ойлгож ухамсарлах чадвар те сурах хүмүүжих явцыг бол ухамсар гэж байгаа. За дүрм гэдэг бол гадаад хүчин зүйл. Энэ нь өөрөө хүүхэд анх би яриад байгаа одоо хүүхэд анх төрөхдөө ухамсаргүй төрж байгаа. Та өөрөө боталт наталцсан тийм ээ. Ухамсар бол ихэнд биш ээ. Тэр ухамсаргүй хүүхэд бол ингээд төрж байгаа. За тэр үед нь эцэг их нь одоо хүүхэдтэй сургаж хүмүүжүүлэх нэ. Сургаж хүмүүжүүлснээр тэр хүүхэд маань аливаа нийгмийн харилцаанд орохдоо аливаа зүйлийг ухамсарлаж тэмжээнэ дүрм журмыг сахин биелүүлж за дүрмгүй бол аливаа зүйл эмх замбрааг болно тийм үү? Аливаа зүйлд
одоо хүүхдийн одоо найз нөхөд байлаа гэхэд хүүхэд нэг нэгэндээ гар хүрч одоох одоо ямар нэгэн байдлаар нэгнийхээ эрхэнд халдаж болохгүй гэсэн одоо хууль эрх зүйн зохицуулалт дүрм журмыг таниулснаар тухайн хүүхэд бол нийгэмдээ бие хүн болж хүмүүжиж ухамсарлаж тэрийг нь одоо илүү дүрмээ сахин биелүүлж ингэж явах нь шүү дээ. Тэгэхээр яалтчгүй хамгийн түрүүнд дүрм одоо энэ зааварж зөвлөж байгаа эцэг эхээс нь дүрм журам нь одоо нэгдүгürt байгаад байна. Мөн нөгөө тэг үрэх юм бол бид бүхэн монголчууд бид ухамсартай байя л гэдэг. Гэвч нөө хууль дүрм журмаа бид бүхэн биелүүлдэггүй. Зүгээр нь урай төдий ингээл яваад идэг. Тэрийг ухамсартай юм бол тэгвэл шууд бид нар чинь нэрээ соёлтой байх хэрэгтэй. Соёлтой хотод амьдрна. Бид нар нэг хайрлах хэрэгтэй гэдэг ухамсарлахгүй байгаа. Яагаад? Одоо бол сүүлийн үеийн судалгаагаар монголчууд Улаанбаатар хотын нийслэлийн иргэдийн 2 сая иргэний ихэнх нь бол 180% нь одоо ухамсаргүй дүрм журмаа биелүүлэхгүй иймэрхүү байдалтай байгаа шүү дээ. Энэ тэгэд яг юун дээр тогтож байна вэ? Тэрийг та бас нэг дэлгэрэнгүй яриарай. За 3 дугаар мэтгцэгчд баярлалаа. Та үлдсэн хугацааг ашиглаж болно. 2 дугаар мэтгцэг. Тэгэхээр бол манай нөгөө баг бол дүрм журм анхдагч гэсэн ийм санаа хэлж байгаа. Гэхдээ бол ухамсар бол мэдээж хэрэг анхдагч л да. Гэхдээ энэ дүрм журм байх зөрчөөд байна шүү дээ. Тэр чи одоо хүн ухамсаргүй байдсан биш үү гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэгвэл дүрм журм нь хүмүүсийг ухамсарлах үүрэгтэй юм бол тэд нар яагаад зөрчөөд байгаа юм? Нөгөө талаас нь харъя л да тийм ээ. Дахиад яагаад саяны 22 сая чиг зуршил гаргаад хяналтын камерыг бүгдийг барих гээд байгаа юм? Өөрөөр хэлбэл дүрм журм тэр бүгдийг зохицуулж чадахгүй байгаа учраас тэр хүмүүс нөлөөллийн арга хэрэгжүүлэх гэдэг дарааж дараагийн шатраа ингэ явж шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэрвээ ухамсартай байсан бол хяналтын камергүй 22 сая зуршил бүртгэдэггүй байсан гэдгийг бол бид маш сайн ойлгож байгаа. Бидэнд одоо саяны хэлж байгаа хэдэн үгэлэд энэ ухамсар дутуу байна гэдгийг одоо илрэл болж байгаа шүү. Өөрөөр хэлбэл бид хүмүүсээ ухамсарлуулаагүй ухамсартай болохгүй байна л гэсэн. Дүрм журмдаа илүү анхаарат байна гэсэн. Гэтэл нийгмийн харилцааг юу зохицуулдаг? 2 зүйл байгаа тийм ээ. Ухамсар тэгээд дүрм журм байгаа. Дүрм журм бол нийгмийн харилцааны зарим хэсгийг зохицуулж байгаа болохоос бүхэл нь зохицуулахгүй. Үлдсэн хэсэгт нь бүх хүрээнд үйлчилж байгаа гал агуулгын нуруунд болж байгаа зүйл бол ухамсар. Ухамсар байгаа тохиолдолд дүрм журм бол хэрэгжиж явна. Саяных шиг манах шиг одоо камерын одоо наривчлалтай ч юм уу ийм дүрм журм гарах шаардлага ерөөсөө байхгүй. Манайд ухамсар байхгүй учраас энийг гаргаад байгаамаа гэдгийг бид ойлгох ёстой. Тэгэхээр хотын соёлдод бол дүрм журмаас илүүтэй ухамсар чухал шүү гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Энэхүү нэмэлт асуулт хариулт хэсэг маань өндөрлж байна. Харин одоо мэтгэлцээний дүгнэлтийн хэсэг. За мэтгэлцэгч тус бүр маань эрхүү мэтгэлцээ өөрийн чинь ямар хөө болж өрнө үү? Эсрэг талын аргумент юунд дутагдaltaй байв гэдгийг өөрөө дүгнэж мэтгэлцээний өөрийнхөө хувьд бол дуусах байгаа. За энэхүү хамгийн ихний мэтгэлцээний дүгнэлтийг хийн үү хэмээн 4-р мэтгэлцэж урьж байна. За таны дүгнэлтийн ихтгэл явж эхэллээ. За энэ мэтгэлцээ юу болоод байгаагээ гэд нийтэд нь дүгнэх юм бол ухамсар гэд яриад байгаа шүү дээ. Монголд болохоор тэр ухамсарт суулгах орлогууд болсон. Гэхдээ тэр нь яг бүрэн хэрэгжиж чадсан уу гэдэг тийм надад тоо баримтууд байна. За жишээ нь 2008, 13, 18 онд болохоор хотын соёлын аян гарч хотын соёл иргэний хариуцлагаас эхэлнэ гэж уриалсан. Ингэж ухамсар дээр тулгуурсан ийм урианууд гараад байгаа. Гэтэ энэ нь яг хэрэгжиж чадаагүй. Яагаад гэвэл энэ зөвхөн сурталчилгаа болсон төдий зүйл байхгүй юу? За тэгээд байрны жишээн дээр ярьж үзлээ л дээ те. Байрны нарийнхан замаар ингээд та гэдэг дүрмээр явж ийн гэдгсэн шүү дээ те. Гэхдээ би дөнгөж сая наашаа ирэхэд намайг ирж байгаа гэдгийг мэдэрэж нэг машин амар хурдан хаацлаад гараад ирсэн. Тэр ухамсартай байсны явдал уу те. Хэрвээ тэр одоо замыг нэг игнэ болгоцсон бол нэг чиглэл болгоцсон байсан бол ийм цагаа алдах, хин нэгний машиныг шүргэх, ухрах тийм асуудлууд ерөөсөө гарахгүй байх байсан байхгүй. Тэнгүүд хотод бид нар одоо хогоо хаяхгүй байлаа гэсэн ч 100 айгүй их тийм хөдөө гэр бүл найз нөхдөөрөө явж аялдаг штэ тий. Тэгээд аялангуудаа ямар ч тийм дүрм журм хууль байхгүй болохоор хогоо тэндээ хайчдаг. Үгийн нуур дээр болохоор тийм байсан байхгүй юу. Наадмын үеэр айгүй хүмүүс очиод буудалсан, тэнгуүтэ хогоо тэндээ үлдээгээд явсан. Тэнгуут тайхаар чулууны одоо тэндээ гол гэхээр эсрэгээрээ байгаль хамгаалагч нэрэнгүүтээ за та нар хог хаях юм бол тэдэн төгрөгийн торгуултай шүү. Гингүүд тэр хоёр байгаа газрын одоо харьцуулалт нь гэх юм бол нэг нь амар хогтой, торгуултай гэсэн нь болохоор ерөөсөө хоггүй байгаа даахгүй. За тэгээд нэг жишээ авах юм бол коронавигийн үеэр биднэрт айгүй том сургамж гарсан. Эхлээд корона гарлаа гэх юм бол бид нар маск зүү сураагүй, ухамсарт нь ерөөсөө хүрээгүй. Тэгээд хатуу дүрм журм ингээ хэрэгжээд бүгдээрээ маска зүгөөд хөл хориогоо тогтоогоод явсны дараа за өнөөдөр ингээд гарсан тохиолдол айгүй бага байна гэд дүрм журм суларсан ч хүмүүс ухамсараараа одоо тэрийгэ мөрдөж эхлэегүй байхгүй юу. Харал тавьсан явдал баярлалаа. За 4-р мэтгэлцэгчд баярлалаа. Их сонирхолтой дүгнэлт илтгэл байлаа.
Харин одоо дараагийн дүгнэлтийг хилцүүлэх юм 2 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. За таны дүгнэлтийн ихтгэл явж эхэллээ. За тэгэхээр бол хүний хүн болгодог зүйл бол хайр хүндлэл байгаа юм. Тэгэхээр хотын соёлыг одоо зангидж байгаа ч юм энэ бол бие биенээ энэ олон хүнийг хайрлах юм. Энэ бол бүх хүрээнд байгаа. За тэгээд ярихлаэр дүрм журам муу ухамсар энэ хүмүүсийн хайр буюу биений хүндлэх харилцааг бий болгодог гэдгийг бодох хэрэгтэй. Сая бид нэг ингээ ярихтаа бол нөгөө талын баг маань бол голцоо замын үлгөөний дүрм хогоо аях нусаа аях тухай ярьж шүү дээ. Гэтэл хотын соёл өөр өргөн агуулгатай. Энэ хүрээнд чинь саяны хүндлэл хайрлж чухал. Өнөөдөр манайд хотын соёл дутуу байна гэдэг дутуу өчрөх хэрэгтэй. Тэгэхээр дүрм журам хангалттай байна гэвэл тэрг бас зөвшөөрнө. Юу дутуу вэ? Ухамсар дутуу байна. Энэ төрийн бодлогоор энэ ухамсарыг суулгах хэрэгтэй маа. За бид нэр одоо ноддуур зүйл фэйсбүүкээр явж байсан дээ. Турк тэр авийн нэг орны нэг бичлэг явж байсан. Цэрлэгийн хүүхдүүд. Ингээд 4 5 6 хүүхэд ингээд 2 игнээ сууж 2-оор ингээд 3 игнээ сууж гаднаас өвөө тийм ээ өвөө болсон хүүхэд жижиглээ ороод ирж байгаа. Дараа нь жирэмсэн эмэгтэй орж ирэхэд сууд тавиад өгч цэрлэгээс эхлээ зааж өгч тийм ээ. Сууд тавиад ухамсарлуулж ингээд юм шүү гэж. Одоо өнөөдөр манад яаж байгаа юм? Хинч орж ирсэн, жирэмсэн эмэгтэйж орж ирсэн бай. Өвгөн насtan байсан орж ирсэн суудал тавьж байгаа одоо ер нь альч насны хүрээ хэлэхэд хүн байна уу? Байхгүй. Энд юу ээж юм? Ухамсар байхгүй дутагдж байгаа толгой. Энийг юугаар бий болгох юм? Хүмүүсийн хоорондын харилцаа. Гэхдээ энийг төр бодлогоор нөлөөллийн аргаар, цоён гэгэрүүлэх аргаар хэрэгжүүлэх ёстой юмаа гэдгийг бол бид бодох ёстой. Зүгээр баг мэтгэлцээрээ дүгнээд хэлэхэд бол нөгөө баг маань дамаа багийн ахлагч байна. Манай одоо энэ мэтгэлцээний шийдлийг нотлохоог бол дэмжиж байна. Ухамсар нь эхлээд бий болд юм байна. Дараа нь бол ингээд дүрм бий болд юм аа гэдэг үгэн дундаа хэлчихсэн. Энэ нотлогтой явж байгаа баг. Нөгөө багийн нөгөө дөрөвт гишүүн маань бол ухамсар бэлэн байдаг. Тэр конопт ардаг. Хизээш ухамсар бэлэн байдаг. Түүнийг бий болгодог юм аа. Түүнийг бүтээдэг юм аа гэж хэлмээр. За баярлалаа. За 2 дугаар мэтгэлцэгчд баярлалаа. Их сонирхолтой дүгнэлтэлээ. Харин одоо дараагийн дүгнэлтийг хийнэ юм ээ. 3 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. За таны цаг явж эхэллээ. За дүгнэлт хэлээ. За хотын соёл бол дотоод ухамсараас ургадагч. Тэр ухамсар дүрмийг одоо хөрсөн дээр ургадаг, хөрсөн дээр л ургадаг байгаа. За дүрмгүй нийгэмд бол ухамсар бол төөрдөг байгаа. Мөн ухамсаргүй нийгэмд бол дүрм хүчгүй болдог. Тэгэхээр альва нэгэн дүрм журам бол бид хүн хэрэгжүүлж иж ухамсартайгаар хэрэгжүүлнэ л гэсэн үг. Ухамсаргүй хүн бол дүрм журмаа биелүүлэхгүй одоо гэмтэрэг осол аваар янз янзын зүйлийг гаргадаг. Нийгэмд болдог олон асуудлууд байгаа. За гэвч бид бүхэн нэгээ сонсох бус те эхлээд дүрм дараа нь ухамсараа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт гэвэл бид бүхэн учир нь дүрм хүнийг хязгаарладаг юм аа. Харин эрх чөлөөг нь хамгаалдаг юм аа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мөн хотын өнгө зүс одоо материалын зүйл бол бид бүхний хамгийн гол одоо шалтгаан биш. Иргэдийн хандлагаас энэ одоо нийгмийн одоо дүрм журмаа сахин биелүүлэх, нийгмийн сайн сайхан тодорхойлогддог юм шүү. Тэгэхээр бид бүхэн дүрм журмаа биелүүлж, дүрмээ бид бүхэн тодотгож, дүрмийг сахин биелүүлснээр бид бүхэн бусдын эрхийг хамгаалж, өөрсдийнхөө эрх ашигыг бас хамгаална гэсэн үг. Иймээс хотын соёл иргэдийн ухамсараас илүү дүрм журмаараа бий болгодог. Энэ бол урай бус одоо бодит одоо үнэн байх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд бол тодорхой хэмжээгээр урай төдий одоо бид бүхэн зүгээр л нэг урайлаг гаргаад өнгөрдөг бол энийг бүр боловсролын салбарт нь сургуулийн өмнөх боловсролд сургалтын хөтөлбөрт нь оруулж сургаж энэ одоо ийм дүрм журмыг бид нар сахин биелүүлэх ёстой. Нийгмийн харилцаанд орохдоо бид нар ингэж одоо хууль дүрмээ сахин биелүүлж иж өөрийнхөө эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчныг бий болгох. За нийгмийнхэн нийтийн эзэмшлийн талбайд байгаа тоглоомын талбай ч юм уу бусад хүний эд хөрөнгийг хайрлан хамгаалах тал ёстой шүү гэдгийг дүрм журмаар бид бүхэн сургалтаараа сайн зааж өгөх ёстой. Энэ бол өөрөө сургалт арга зүгээр хангаж иргэдийг нийгэмшүүлж гаргах хамгийн том одоо субъект нь бол ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролд хандаж хэлж байгаамаа. За 3 дугаар мэтгэлцэгчд баярлалаа. Их сонирхолтой дүгнэлтэлээ. Харин одоо мэтгэлцээний сүүлийн дүгнэлтийг хийнэ үү мэ? 1-р мэтгэлцэгчийг урьж байна. За таны дүгнэлтийн ихтгэл явж эхэллээ. За тэгэхээр мэдээж хотын соёл бол ухамсараас эхлэлтэй нь зөв юм аа. За дүрм журам нь бол суур байдаг. Харин ухамсар бол энэ бүх харилцааны амин сүнс байдаг гэдгийг тодотгон хэлхийг хүсэж байна. За нэлээд амаргүй зүйл дээр няцаалтыг өгөх гэж оролцсонд бас их баярлалаа нөгөө багтаа. Хүндрэлтний маргаж усшгүй зүйлүүдийн нэг бол ухамсар бол өөрөө анхдагч зүйл л дээ. Аливаа ухамсарлсан үйл харилцаанаас бол дараагийн буюу дүрм журам бол урган гардаг. За нөгөө талаас тодорхой баримтуудыг
хэлхийг хүсэж байгаад их баяртай байна. Үнэхээр хотын соёлыг дүрм журмаар зохицуулаад байгаа юм бол яагаад таны онцлог хэлсэн шиг 80% нь биелэгдэхгүй байгаа юм бэ? Энэ бол зүй ёсны асуулт мөн. Тэгэхээр дүрм журм гэдэг бол зөвхөн өчүүхэн буюу суур харилцааг л зохицуулж байгаа зүйл. Харин бүхэлд нь бид бүхэн аваад үзэх юм бол яалтчгүй хүн төрхөөс өөхөх хүртэлх хугацаанд ухамсарыг бий болгоод энэ бий болгосон ухамсарлсан зүйлээ дараагийн үр хойчтой үлдээж өгөх нь зүүн хэрэг байдаг. За иймдээч би нэг хуурай тодорхой онолуудыг ярихгүйгээр нэгэн жишээгээр бас энэхүү дүгнэлтэд өндөрлөхийг хүсэж байна. Өмнө хэлсэнчлэн маш олон хууль дүрм журам орон сууцны соёл дээр ахуулаад бид бүхэнд байна гэж. Яагаад хэрэгжихгүй байгаа вэ гэхээр тухайн улсууд дүрм журмыг мөрдөхийг хүсдэггүйгээс илүүтэйгээр зүй ёсны ухамсарлсан зан үйлийг бий болгоогүйтэй холбоотой. За иймдээч цай сүнийхээ дээжийг сав суулганыхаа шавхрууг баруун зүгүү затсан байн цацнаа гэж. Зүв буруугүй затсан, зүг харгалзахгүй затсан, өдөр шөнөгүй затсан, өглөө оройгүй цацдаг. Ухамсаргүй нэгэндээ хэл Улаанбаатарын соёлд сургаа гэдгийг бүх насныханд үлгэрлэн бид бүхэн зааж сурах нь зүйтэй юм аа. Баярлалаа та бүхэнд. За нэгдүгээр мэтгэлцэгчтэй маш их баярлалаа. Бас их сонирхолтойгоор өөрийнхөө дүнэлтийн ихтгэлийг хэлцүүллээ. За харин одоо мэтгэлцээний хамгийн сүүлийн хэсэг буюу модератор миний бие өөрийнхөө дүнэлтийг хэлэх цаг ирлээ. За ерөнхийдөө бол нэгдүгürt Ницаах талаас бол ингэж ярьж байгаа. Дүрм журам тодорхойгүй байвал ухамсартай иргэд хүртэл хоорондоо маргалдана гэдэг санааг. За энэ дээр бас яг хүчтэй ницаалт миний бодлоор нотх талаас бол орж ирээгүй. Энэ аргумент бол их боломжийн байлаа гэж үзэж байна. Дүрм журам хангалттай их байна. Гэхдээ ухамсар хангалттай биш байна гэдэг санааг нотлох талаас бас ярьсан. Энэ маш хүчрхэг аргумент байсан. За энэ дээр бас яг хангалттай ницаалтуудыг бол өгөөгүй. За дараагийнх нь хөтөлбөр ингээд хийх ёстой гэдэг аргументыг нотлох талаас ярьж байгаа. Ингээд ухамсартай иргэн бэлтгэх хөтөлбөр маягийн юм яриад байгаа тий. Гэтэ энэ дээр нь бас яг сонирхолтой ницаалтын дүнэлтийн ихтгэл дээр бол ницаалтал хийсэн. Өмнө бидний хөтөлбөрүүдийг хийж үтсэн шүү дээ. 2008, 2013 зэрэг онуудад эдгээр нь үр дүнд хүрээгүй. За энэ ницаалт бас их сонирхолтой байлаа. Ницаах талаас миний зүгээс харж байгаа хамгийн том аргумент нь юу байсан бэ гэхлээр бид нар хотын соёл гэдэг зүйлээ яг ийм аргументтэйгээ маш гоё одоо ингэ холбож өгсөн харагдаж байгаа. За ялангуяа багийн ахлагч уг энэ санааг нь гишүүн ярьсан. Дүгнэлтэн дээр маш гоё холбож өглөө. Юу гэж ярьсан бэ гэхээр хотын соёл гэдэг бол ерөөсөө нэг хүн амьдраагүй тий. Олон хүн амьдарч байна. Олон хүнийг ингээд зохицуулахад дүрм журам хэрэгтэй. Олон ухамсартай хүн байлаа гэдэг ингээд нэмэргүй гэдэг ийм санааг анх гишүүн ярьсан. Энийг багийн ахлагч хөөрхөн дүгнээд ингээд багийн ажиллагаа их боломжийн байлаа гэж хэлж байгаа. Нөгөө талаас мөн ялгаагүй дүрм журам байлаа гэдээ одоо үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн чухал нь ухамсараа гэ. Тэгэхдээ нэг хүчрхэг ницаалт танаа кейс дээр өгсөн. Нотлох талын бас зөв ч юм уу гэдэг бодол бас надад энүүхэндээ салт төрүүлсэн. Тэрний юу гэхээр торгуул байлаа гэд дүрм журам байлаа гэд үр дүнд хүрдэггүй. За яг өөр сэдвч гэсэн архины хорой болыг ярьсан. Харин иргэдийн ухамсар сонголт илүү нөлөөтэй байдаг шүү гэдэг санааг бас яг дүнэлтийн ихтгэл дээр болон нөгөө нэг нэмэлт асуултын хэсгээр маш тодорхой ярьж өгсөн байна. За тэгэхээр үзэгч та бүхэн маань юу гэж бодож байна? Өндөг анхдагч өвөө, дахин анхдагч өвөө те. Үнэхээр хотын соёлд иргэдийн те ухамсар илүү нөлөөтэй юм уу? Эсвэл дүрм журам тэднийг улам ухамсартай болгоод илүү зөв зүйл рүү хөтөлт юм уу гэдэг одоо ийм л мэтгэлцэн боллоо. Үзэгч танд өөрийн чинь дүгнэлтийг үлдээ анхаарал хандуулсанд баярлалаа. Зөв мэтгэлцэн байлаа.